Танд өдөр бүр харцдаг хүн байгаа юу? Мэдээж байгаа байх. Тэгвэл танд өдөр бүр харцдаг зүйл байгаа юу? Тэдний нэг нь мөнгө гэдэгт бид итгэлтэй байна. Мөнгийг өсгөх олон төрлийн арга байдаг л да. Жишээлбэл банкнд хадгалах, хувьцаа, бонд худалдан авах, эсвэл хөдлөх, үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийх, бүр эсвэл хөсөө гартал хөдөлмөрлөх. Өнөөгийн нэг нь бид бүхэн хэрхэн мөнгө өсгөх, хэрхэн мөнгөө зөв зарцуулахаар мэдлэгтэй байхгүй бол хэрхэн баялаг бүтээх вүлээ. Тийм учраас манай баг энэ удаа та бүхэнд дараах саналыг төвшүүлж байна. Үзэсгэлэнт Монгол улсын иргэн өөдлөх. Миний Facebook нэр I love money. Би гэрэлсэн хүүхэдтэй. Би баг өөрөө ч хэдэн дөрөвний орлого олдгоо сайн мэддэггүй. Харин зарлагыг маань бурхан ч мэдгүй. Би хувийн байгууллагад мундаг захирлын жолооч хийдэг. Би цалин тааруулж сэтгэл сайтай залуу хүн. Өөрийнхөө хуримтлуулсан 1 сая төгрөгөө хэрхэн өсгөх талаар бодон майлан уйлын сусаар би үдийг хүрсэн. Ингээ бодож надад хоёр гайхалтай санаа орж ирлээ. Миний эхний санаа бол баг хүн болгоны хийдэг найдвартай банкнд ямар ч эрсдэлгүйгээр мөнгө хадгалах. Тэгээд би өөрт байгаа 1 сая төгрөгөө хэрэг хадгалвал ямар хэмжээний ашигтай вэ гэд доорх тооцоолыг хийж үзлээ. Жилийн хадгаламжийн хүүг дунджаар 15% гэж тооцвол миний мөнгө жилийн дараа 1,150,000 төгрөг болж өснө. Гэтэл инфляцийн нөлөөгөөр миний мөнгөний бод үнэс нь 12%-аар буурна гэж үзвэл би жилийн дараа ердөө 3% ашиг олох нь. Өөрөөр хэлбэл миний 1 сая төгрөг жилийн дараа надад ердөө 30,000 төгрөгтэй тэнцвэс бодит үнцнийг л өгнө. Энд ч тийм ээ дээ. Дараагийн миний бодсон мэрэгэн санаа бол мал аж ахуй. Хэрвээ би өөрт байгаа 1 сая төгрөгөөр хонь худалдан авбал 7 хонь худалдан авах тооцоо байна. Жилийн дундаж магадлалаар хоньнууд маань өснө гэж үзвэл жилийн дараа надад 9 хонь байна. Ингээ харвал бодит ашиг 2 хонь. Өөрөөр хэлбэл би 1 жилийн хугацаанд 280,000 төгрөгтэй тэнцвэс хэмжээний үнцийг бүтээлээ гэсэн. Тэгэхээр үүнийг хэрэгжүүлье. Өөдлөх залуу бодож, майлж, уйлсаар мөнгө өсгөх арга оллоо. Харин та мөнгө өсгөх арга олсон уу? Бидний бяцхан судалсан санаа танд нэгийг бодогдуулсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд амжилт хүсье.